Зам дагаж хөгжил ирнэ гэж хэн нэгэн сэтгэлийн хөөрлөөр хэлж амд амьтсаар танилцуулсан өгүүлбэр огт биш. Харин сайн замыг дагаж хөгжил ирдгийг цөөн үгээр онож хэлсэн хэрэг. Үүнийг бид амьдралаас ч төвөггүй харж болно. Холоос жишээ хайх хэрэггүй. Сүүлийн 2 жилийг өмнөх 3 жилтэй харьцуулаад үзэхдээ хангалттай. Зам бол бүтээн байгуулалт, зам бол барилга, зам бол дэд үтэц. Эндээс харуулаад зам барина гэдэг дуртай нь гурил зураад балин хийхийн нэр биш. Энийг ч монголчууд бид 2012 оноос өмнө хангалттай сайн ойлгож авцгаасан. Яагаад гэвэл энэ үед зам барихын тулд бараг л 3 жил ярьж, хөрөнгө шийтгэхийн тулд дахин 3 жил сууж, эцэстээ 3 жил шахуу барьж байж дуусгадаг байна. Зам бүтэх явц ийм удаан үргэлжлэдэг байсан учраас нэрэл зам барина гэдэг амаргүй ажил юм аа гэж ойлгох болсон хэрэг юм уу да. Тэр компани бол аль болохоор замаа баригч дуусахгүй байвал жил болгон төрөний хэлдэг дээр үнийн зураг ханшны зургаас мөнгө авдаг. Ийм хэлбэрийн бизнесийн сүлжээ үүсчихсэн байсан. 2 жилийн өмнө Улаанбаатар хотоос Баян-Хонгор аймаг хүртэл 625 км зайтай. Зам тэр чигээрээ шороо инхэл донхол. Иргэн Батаа өглөө хар үүрээр гарч өдөржингөө давхсаар шөнө хоногтоо нэг юм зэрсэн газараа хүрдэг байлаа. Энэ хооронд Батаа шулуун замаар явж хэмнэж болох алтан цагаар хохироо зогсохгүй. Бензин тусны зарцуулалт машин тэрэгний эвдрэлж их гардаг байлаа. Говьроо явахлаар нүүл тэр чигнүүртэй болохоор бидний машин ч одоо салж унах юм их. Зам уухт бол үнэн хүндрэлтэй. Хүн зорчигчдоо хүндрэлтэй, жолоочдоо хүндрэлтэй техник саатал маатал их гарна шүү дээ. Яг энэ мэтэр бид өнгөрсөн хугацаанд замд боогдож хэмжээлшгүй их цаг хугацаа түүнийг дагсан ажлын бүтээмж ашиг орлогоо алдаж хурц болох хөгжлийн боломжоос ч хоцорчээ. Гэхдээ сүүлийн 2 жилд ардчилсан нам алдсан энэ бүх боломжийг нөхөхийн тулд замын бүтээн байгуулалтыг шаргуу өрнүүллээ. Мянганы зам мянгуужингийн үлгэр гэдэг шиг үлгэр болтлоо яригдсан. Бүх аймгийн төвийг Улаанбаатартай засмаг замаар холбох зорилтоос өнгөрсөн 2 жилийн хугацаанд ардчилсан нам 7-ыг нь амжуулаад байна. Мөн энэ 2 жилд бүх аймгийн төвийг нийслэлтэй холбохоор төлөвлөсөн 5400 км автозамаас 2500 км автозамыг барьж ашиглалтанд оруулжээ. Чин нөгөө мянгуужингийн үлгэргээд цоллоод л да одоо тэр бүтээн байгуулч одоо ингээд улс орондоо одоо ийм сайхан болчиход байна шүү дээ. Энэ бол Монгол улсын замын бүтээн байгуулалтад сүүлийн 2 жилд гарсан бодит ажил. 2013 Дундгой аймаг Улаанбаатар хоттой хатуу хүчлэлтэй автозамаар холбогдлоо. Дундгой аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хүн амын тоо тогтмол өснөөс нийгмийн тулгымдсан асуудал цөөнгүй үүсжээ. Дорногов Улаанбаатар чиглэлийн 296 км урт хатуу хүчлэлтэй энэ замыг тавьснаар аймаг орон нутгийн амьдралд ч тус нэмрээ өгч байна. Замыг нийт 49.2 тэрбум төгрөгөөр барьж байсан бол зам дагаж ирж байгаа өгөөж нь үүнээс хэд дахин их юм. Аймагуудын хооронд нь холбож гисэн. Шинэ хөсгөл болгон хоорондоо холбогдох жишээтэй. Дундгой өмнө говь холбогдох жишээтэй. Говийн бүс нутаг нь Монгол орны стратегийн гол салбар болох Уул уурхайн туршид нутаг. Дундгой аймагч энэ бүс нутагт таабагтана. Ялангуяа Өмнөгов аймгийн нутаг дэвсгэрт орших оюу толгой, таван толгой зэрэг дэлхийд дээгүүрт үнэлэгдэх орд газруудыг эдийн засгийн өндөр өр өгөөжтэй ашиглахад сайн дэд үтц чухал. Тиймээс Дундгой Улаанбаатарын чиглэл хатуу хүчлэлтэй замаар холбогдсон нь нүдээ олсон хэрэг болсон юм. 2013 Өмнөгов аймаг Улаанбаатар хоттой хатуу хүчлэлтэй автозамаар холбогдлоо. Улаанбаатар Дундговын хатуу хүчлэлтэй автозам цааш үргэлжилсээр Өмнөгов аймгийн төв Далан задгад хот төрлөө. Мандалгой Далан задгад чиглэлийн энэ зам 104 км. Уул уурхайн идэвхтэй бүс болсон өмнгийн говийг нийслэлтэй инхүү холбосноор уул уурхай дагсан хөгжил бид нэг алхам ойртож чадлаа. Цаг хугацаа ус хэмжээ 4-5 цаг хэмжээ өдөржингөө явдаг гэсэн. Тэгээд замдаа хөгжиж сайхан бодож байна уу? Хонгор нутаг нийслэл хоттой хатуу хүчлэлтэй автозамаар холбогдлоо. 12 Баян-Хонгорын чиглэлийн 108.3 км хатуу хүчлэлтэй зам ашиглалтанд орсноор Баян-Хонгор аймгийн төв Улаанбаатартай засмаг замаар бүрэн холбогдлоо. 45.5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ зам Говьалтай, Ховд, Баян Улгийн аймгийг хатуу хүчлэлтэй автозамаар холбох ажлын эхлэл болсон юм а. Өмнө нь бол засмал зам холбогдоогүй байхад бол ер нь цаг хугацаа алдсан хүмүүсийн тав дахьтай зорчих нөхцөл нь бол хэцүү байсан л да. Одоо бол зам олгогдсон түргэн шуурхаа явж байна. Шарон замаар явдаг бол бидний одоо энэ ачаа тийш чинь зорчигч тийм бөөн шороо очдөг л шүү дээ. Одоо бол бас тийм байхгүй. 2014 Өндөр хаан, Мөнх хаан, Баруун урт чиглэлийн хатуу хүчлэлтэй автозам.
Социализмын 70 жил хийгээгүй, арчлын 20 жил хийгээгүй ажлыг шинжлэлийн засгийн газар 2 жил хийж дуусгасан байна. Өнөөдөр Мөнх хаан баруун урт чиглэлийн 177.9 км хатуу хүчилтэй автозамын нээлтийн ёсол дээр улсын их хурлын дарга инхүү тэмдэглэн хэлж байлаа. Нээрээ чадчихсан нам сүүлийн 2 жилд энэ мэтээр 7 аймгийг нийслэлтэй хар замаар холбосон. Аймаг орон нутгийн иргэдийн аж амьдралд үр шимээ өгч байна. Сэтгэл байвал хийж бүтээж болдгийн тод жишээг өнгөрсөн хугацаанд ардчилсан намын замын салбарт хийсэн бүтээн байгуулалтаас тодорхой харж байна. 2014 он Хөвсгөлийн мөрөн Үнтийн чиглэлийн 253.3 км хатуу хүчилтэй автозамыг ашиглалтанд орууллаа. Мөрөн Үнтийн чиглэлийн 253.3 км хатуу хүчилтэй энэ зам ашиглалтанд орсноор хөвсгөлчүүдийн олон жилийн мөрөөдөл биелсэн гэж тухайн үед ярьж байлаа. Энэ замаа тэд хөвсгөлд хөгжил авчрах зам гэж бэлгшээж сүү тусаан мөр гаргаж байсан юм. Хатуу хүчилтэй энэ зам ашиглалтанд ороогүй байхад Мөрөн Улаанбаатарын хооронд тээврийн автобус 20 цаг явдаг байсан бол одоо энэ хугацаа 2 дахин багасжээ. 115.5 тэрбум төгрөгийн өртөө бүхий энэ замыг Чингис Бондоос 66.5 тэрбум төгрөг зарцуулан тавьсан юм. Энэ зам цаашдаа аялал жуулчлалын босоод тэнхлэгийн замтай холбогдсноор Оросын холбооны улстай холбогдох. За цаашлаад дээр өвсгөл нуур мөн байгаль нуур дээр ирж байгаа 3 дахь орны жуулчид одоо Аз тайван Монгол руу орж ирэх нь том боломж нэгснээр бол бас одоо энэ гадаад дотоод аялал жуулчлал өгчүүд үнэтэй хувь нэмэр оруулах ийм сайхан боломж бүрдэж байгаа юм. Ингэж Хөвсгөл аймаг аялал жуулчлалын гол төв болсон хатгал тосгоны зам гадна дотны жуулчдад саадаг боллоо. 2014 Улаастай цэцэрлэг Улаанбаатарын чиглэлд шинэ замууд тавилаа. Улаастай цэцэрлэг чиглэлийн автозам нь нийслэлийг баруун аймагтай холбох гол зам юм. Монгол орны баруун бүсэд 353 мянган иргэн амьдардаг бөгөөд нийслэл хотоос 1000-аас 2000 гаруй километрийн алс амьдарч байна. Энэ алс зайг шорон замаар туулахад 3-аас 7 хоног зарцуулдаг байсан бол хатуу хүчилтэй автозамууд нэмэгдснээр өнөөдөр Улаанбаатар Увсын хооронд гэхэд 1-2 өдөр л явдаг болоод байна. Энэ жилийн тухайд Нүлзэтийн замаас хойшоо Хөвсгөл аймгийн засмалтай холбох 230 км засмал зам одоо баригдаж эхлэх ийм одоо ажил маань эхэлж байна. Дүүнчлэн иргэдэд эдийн засгийн хэмнэлтч үүсэж байна. 1000-аас 2000 км-д жижиг тэрэг талдаа 100-аас 200 литр бензин зарцуулдаг байсан бол одоо энэ хэмжээч танагдаж машин тэрэгний эвдрэл түүнээс гарах санхүүгийн зардал эрс буурсныг иргэд хэлж байна. Бензин тосны асуудал дээр нэг хэсэг хонхор гүйдгийг гаргахаас цаг хугацаа алддаг байсан. Одоо бол тийм бол байхгүй. Тэгээд ном амарчнаас эхлээл тэгээд бензинээс арай бага. Ийхүү Аранхайр, Завхан, Увс, Ховд, Баян-Улгийн аймгийн иргэдэд нийслэл улам бүр ойртож ирлээ. Одоо энэ хооронд хүний хөл тасархаа болж 8 арилжаа хийх, сургууль соёлын мөрхөөх, хот хүрээ үзэх, эмнэлэгт оншилоонд орох, хэдэн балгынхаа ноос ноолуурыг борлуулах хэрэг гарвал өдөөгийнхэн хүссэн үедээ замд гарч нэг их чирэгдэл бололгүй ажлаа амжуулаад буцдаг болжээ. 2014 Сайшанд Улаанбаатар хоттой хатуу хүчилттэй замаар холбогдлоо. Монгол орны зүүн чиглэл хөгжил түргэх стратегийн ач холбогдолтой бүс нутаг. Энэ бүс нутагт уул уурхайн томоохон орд газрууд ашиглагдаж байгаагаас гадна Монголын худалдааны гол шугамуудын нэг ирээн замын үдийн бомбд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ бүхэн нь зүүн бүс нутагт дэд үтэд цогжүүлэх, сайн саадгүй зам харгуу тавих ямар чухал шаардлага байгааг харуулна. Тиймээс Чойр Сайшандын чиглэлийн 176.4, Сайшанд замын үд чиглэлийн 116.25 км урттай хатуу хүчилтэй автозамуудыг ардчилсан нам ашиглалтанд оруулна. Иргэдийнхэн тав тухтай амьдрах боломжийг тэд ийхүү бүрдүүлж, замын салбарт хийсэн бүтээн байгуулалтад нь сэтгэл хангалуун байна. Зам сайжрахаар машин одоо энэ хот хоорондын автобус сайжирсан. Бүтэн чадал өссөн. Замын салбарынханд бол үнэхээр талархаж байна. Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой автозамаар холбох ажил 2 жилийн дотор өмнөх 2 жилдээ харьцуулахад 3 дахин илүү хурдтай ингэж урагшилжээ. 7 аймгийн төвийн хугацаанд хатуу хүчилтэй замаар холбосон их бүтээн байгуулалтыг засгийн эрх барьж байгаа ардчилсан нам ийхүү хийж чадлаа. Тэд Монгол ардын намын эрх баригчид шиг төрийн эрхэнд гарчгаад иргэдээ мартдаг. Амлснаа үл огоорч төсвийн мөнгийг өөрсдийн эрх ашигын төлөө салхинд хийсгэсэнгүй. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээн байгуулалтыг ардчилсан намын эрх баригчдын хийж бүтээсэн ажлаас төвгүй харж байна. Мөн эндээс л улс төрийн хоёр хүчний ам ажлын ялгаа алд дэлмийн зөрүүтэй байгаа нь илхэн харагдаж байна. Эх жилүүдэд ардчилсан нам бүх аймгийг нийслэлтэй хатуу хүчилтэй автозамаар холбохоор ажиллаж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд нийслэлийн замын бүтээн байгуулалт аймгийн төвүүдийг сумтай засмал замаар холбох ажиллаж зэрэгцэн өрнөж байна.
12-оос 14 онд 2600 км хатуу учиртай зам нэмж барьсан. Өөрөөр хэлбэл 90 жилийн хугацаанд Монгол улсад баригдсан хатуу учиртай зам маань өөрөө 2947 км байсан бол энэтэй тэнцэх хэмжээний замыг 2 жилийн хугацаанд барьж байгуулсан. Энэ бол томоохон хэмжээний бүтээн байгуулалт. Нүдэнд харагдаж гарт баригдах энэ бүх бүтээн байгуулалтыг бүгдийг үзүүлэхэд энэхүү нэвтрүүлгийн цаг үрдэсэхгүй учраас зөвхөн 7 аймгийг нийслэлтэй холбосон ардчилсан намын замын бүтээн байгуулалтыг энэ удаад энэхүү танилцуулна. Дараагийн удаа нийслэлд өрнөсөн замын бүтээн байгуулалт хийгээд гудамж төслийн хүрээнд өрнөсөн хот хөдөөгийн замын өөрчлөлт, шинжилтийг харьцуулан үзүүлэх болно.